Тэгэхээр мөнхийн хууль гэж энэ номны одоо гол анхаарал татах сонирхолтой хэсэг нь юу байдаг вэ гэхээр сүнсний мөнхийн хөгжлийг ярьж байгаа юм. Хүн гэдэг бол сүнслэг оюун ухаан, гол мөн чанар нь бол сүнс. Тэгэхээр энэ ертөнцийг бид нэр орхиод энэ махан биеийг орхихоороо бидний сүнс хаашаа очдөг вэ? Хаанаас ямар одоо сүнсний онгод урмыг авч идэг вэ гэдгийг бол эндээс маш сонирхолтойгоор харж байна. Тэгээд дээрэс нь мөнхийн гэдэг маань болохоор бид нар энэ ертөнцийн төр зур ирдэг. Энэ ертөнцөөс буцахаараа бидний сүнс хаана? Энэ ертөнцид бид нар өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн, хэрхэн оюунлаг байж чадсан, хэрхэн хүмүүнлэг, хэрхэн энэрэнгүй байж чадсан бэ гэдгээс шалтгаалаад сүнсний тухайн өөрийнхөө сонгосон газардаа очтгоо гэсэн нэг маш сонирхолтой тийм өгүүлэмжтэй юм. Тэгэхээр энэ хүний хэлж байгаагаар бол бид нар бол буддизм суурьтай хүмүүс. Тэгэхээр энэ хүн бол ерөнхийдөө буддизмын одоо ойлголтыг маш илүү дэлгэрэнгүй, тэгээд дээрэс нь их ойлгомжтой, маш энгийн үгээр ингээд тайлбарласан байдаг. Энэ хүний ойлголтоор бол бидний ярьдаг нөгөө ертөнц, далд ертөнц гэдэг юмыг бол одоо олон хэмжээст ийм сүнсний ийм пирамид орн байдгаа гэж тайлбарлаад одоо бидний амьдарж байгаа энэ орн бол өөрөөр хэлбэл материалыг одоо энэ бидний амьдарж байгаа орн бол 3 хэмжээст ертөнц юм аа. 3 хэмжээст ертөнцид бид нар амьдарж байгаад энэ ертөнцийг бид нар орхих цагт өөрөөр хэлбэл бид нар энэ махан биеийг орхиод сүнсэн хэлбэрт шилжих тэр цагт бид нар 4 хэмжээст 5 хэмжээст энэ ертөнцид хэр одоо гэгэрлэг амьдсан, хэр оюунлаг амьдсан, хэр одоо сүнс буюу оюун ухаанаа хэрхэн одоо хөгжүүлж чадсанаас шалтгаалаад зохих төвшөндөө очиж байршдаг юм гэсэн маш сонирхолтой санааг энд ярьсан байдаг. Тэгээд дээрэс нь бидний одоо мэддгээр аль шашин, аль ч одоо үндэслүүдийн ойлголтоор там болоод яваажин гэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүний ойлголтоор бол 4 дахь төвшингээс дээшээ 8, 9, 10 хүртэлх бол тэр Деважингийн орон гэнэ л дээ. Бид нар бол ийм яг энэ завсарт байдаг. Тэрнээс доошоо болохоор 5-ын одоо орон юм байна л да. Тэгэхээр бид нар энэ ертөнцид хийсэн үйл, энэ ертөнцид өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн, сүнсээ хөгжүүлэх тухайн их ярил л да. Сүнс гэдэг маань өөрөөр хэлбэл оюун ухаан. Оюун ухааны хэрхэн хөгжүүлснээс шалтгаалаад тэр 4 дахь ертөнцийнхээ айл нэгэн шатанд сонгодог гэж байгаа. 4 дахь ертөнц гэдэг маань одоо бидний ойлголтоор бол асуур тэнгэр, тэгээ 5, 6 дээшээ ингээ гэрлийн орон гэдэг ингээ явдаг. 8, 9 болохоор Бодисодвагийн орон гэдэг маш их сонирхолтой орон гэж тайлбарласан байгаа. За тэгээд энэ хүн өөр юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар энэ ертөнцид байж байхдаа гэгэрэл төрхийн төлөө, оюунлаг байхын төлөө, сайн сайхан ариун гэгээн өмнө бүх энэ ертөнцид түгээхийн төлөө хэрхэн хүчин чармаалт гаргаж өөрийгөө хөгжүүлж чадсанаас шалтгаалаад дээд ертөнцийн одоо нөгөө ертөнц гэдэг юм уу тэр дээд тэр ийм пирамид хэлбэртэй үүсгэсэн энэ ертөнцийн хамгийн одоо тэр удирдагч сүнс гэж бас яриад байгаа юм л да. Удирдагч сүнс, хамгаалагч сүнс гэдэг маш сонирхолтой юмнууд гарна л да. Тэгэхээр тэндээс одоо бид нар тэдний тусламж дэмжлэгийг авч идэг юм л дээ. Одоо шийдэл энэ ертөнцийн амьдарч байгаа маш одоо амжилттай яваа бизнесмен, амжилттай яваа эрдэмтэд, докторууд одоо нээлт хийсэн маш том хүмүүс байлаа гэхэд энэ хүмүүс бол оюунаа буюу сүнсээ маш сайн хөгжүүлсний хүчинд бэлгийн мэлмийн нэгдэж эхэлдэг. Тэр хэр бэлгийн мэлмийн нэгдснээс шалтгаалаад тэр дээд ертөнцийн буюу тэр сүнсний ертөнцийн тодорхой тэр шатнууд орон зайнаас ирж байгаа тэр мессежүүдийг хүлээж авч чадвартай болдог гэнэ л дээ. Тэгээд бидний ойлголтоор одоо жишээлбэл уран бүтээлч хүмүүс яруу найрагчид одоо эрдэмтэд доктор бид нар тийм онгод авлаа, урам авлаа. Эндээс маш ийм сайхан санааг бид нар ингэж хэрэгжүүлсэн гэж ярьдаг бол энэ бол тэр хүчний дэмжлэгийг авч ин тэндээс бидэрт урмыг бидэрт тэр онгодыг хайрлаж байна. Тэрийг хэрэгжүүлж чадсанараа бид энэ ертөнцид гэгэлэг энэ ертөнцид өөрийнхөө хийх гэсэн юм хийж тэгээд дараас нь бид нар энэ ертөнцийг орхисныхаа дараа нөгөө ертөнцид очисон ч гэсэн бидний энерги хэлбэрээр шилж болцсон байгаа. Тэр сүнс маань дахиад хөгжлөөд тэр ертөнцөөс ч гэсэн дахиж өргөжлүүлээд идэг юм аа. Өргөжлүүлэхдээ дахиад буцаагаад бид нар одоо энэ амьдарч байгаа энэ ертөнцид дахиад энэ ертөнцийн хүмүүсийг илүү төгөлдөр, илүү оюунлаг, илүү гэгээлэг болох мессежүүдийг буцаагаад бидний ертөнцид түгээж идэг юм а гэсэн маш сонирхолтой санаа хэлдэг. Тэгэхээр монголчууд бид нар бол урд хойтноос сүнсний тухай ойлголт маш түгээмэл бас мэддэг ард түмэн. Тэгэхээр эндээс бол одоо шиг ядаж л дөнгөж сая төрсөн хүүхдийг одоо манай тэрний сүнс байгаамаа, энэний сүнс байгаамаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань бол одоо
бид нар бүдэг бадагч гэсэн тийм ойлголттой байгаа учраас энэ ойлголтыг илүү бэхжүүлээд бид нар энэ хэрхэн хөгжүүлснээс шалтгаалаад дараагийн төрлөө авахдаа илүү хөгжлийнхаа сүнснийхээ одоо шил энийг бол аян гэж ойлгож байгаа. Сүнсний мөнхийн аян ингээд циклд оршин байдаг юм мөнхийн аян. Тэгэхээр бид нар энэ ертөнцийг орхисон ч гэсэн дахиад нөгөө ертөнцид бид нар дахиж тэр сүнсээ хөгжүүлээд буцаад энэ ертөнцид төрөх маягаар ингээд илүү дээд чатанд дандаа ингээд цикл хөгжилт байдаг гэсэн санааг л энд дэвшүүлсэн. Тэгэхээр энэ бол маш олон оронд хэвлэгдэж маш олон уншигчдыг байлдан дагуулсан энэ ном монгол хэлээр хэвлэгдэн гарч байгаа нь бол үнэхээр бас монгол уншигчдын хувьд бол үнэхээр завшаан гэж ойлгож байна.